Дөрөвдүгээр сургуулийн нийгмийн багш цогцломаа. Төсвийн тухай хичээл заа. Төсөв гэдэг нь орлого зарлагын тооцоо, тоон утга гэсэн утгатай ойлголт. Төсвийн дотроо өрхийн төсөв, байгууллагын төсөв, улсын төсөв, орон нутгийн төсөв, хувь хүний төсөв гэсэн олон янз байна. Тэгэхээр төсөв хүн бүхэнд хамааралтай өдөр тутмын амьдралд байдаг тооцоо юм. Төсөв хүн бүхнээс хариуцлага сахилгат, ухаалаг хэрэглээ, зөв тооцоо, зөв сонголт, зөв зарцуулалт, хэмнэлт шаарддаг. 7 дугаар ангийн нийгмийн хичээлээр өрхийн төсөв. Өрхийн төсөв гэдэг нь тодорхой хугацааны орлого зарлагын төлөвлөгөөг өрхийн төсөв байна. Ямар ч төсөв дотроо орлого зарлах гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Өрхийн авч байгаа цалин хөлс, бизнесийн орлого, тэтгэвэр, тэтгэмж, хадгаламжийн хөв, бусад орлогууд орлогот багтдаг гэвэл хийсэн ажлынхаа төлөө авч байгаа мөнгөний нийт дүнг орлого гэдэг ойлголтод тэмдэглэнэ. Тухайн өрхийн күнсний бараа таваар, хувцс хунар, байр, ус, цахилгааны мөнгө, утас, тээвэр, гэх мэт үйлчлэгээний зардлууд, бусад зардлууд ордог гэвэл зарлага гэдэг нь өрхийн хэрэгцээнд зарцуулж байгаа нийт мөнгөний дүн юм. Орлого нь их, зарлага нь бага байвал төсөв ашигтай болно. Зарлага нь их, орлого нь бага байвал төсөв алдагдaltaй болно. Өрхийн төсөв бол маш үүрэгтэй. Нэгдүгээрт нь өрхийн төсөв амьдралыг ухаалаг авч явахад туслана. Хоёрдугаарт төсвөө тооцоолон хянаад, орлогоо зөв зарцуулах, зардлаа хэмнээд хуримтлалтай болох шаардлагатай. Бидний амьдралд бэлэн мөнгөний хэрэгцээ бол байнга гарч байдаг. Учираас зайлшгүй хуримтлал бий болгоно. Ирээдүйн хэрэгцээнд зориулан хадгалсан мөнгөний нийт дүнг хуримтлал гэдэг ойлголтод тэмдэглэнэ. Багаар хадгалж хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц худалдан авч болно. Эрүүл мэндийн асуудал гарвал зарцуулж болно. Мөнгө өсгөх хэрэгсэл болгож болно. Машин худалдан авч болно. Сургалтын төлбөр төлж болно. Хуримтлал бол ирээдүйн найдвартай хамгаалалт, доктортой амьдралын үндэс юм. Хуримтлалтай өрх санхүүгийн эрхчлөлтэй байдаг. Үздсэн ойлголтоо баттгаад дасгал даалгавар ажиллая. За нэгдүгээрт нь орлого, зарлага, төсөв, өрөх, хуримтлал гэсэн үгсээр үгийн сүлжээ бүтээцгээе. Хоёрдугаарт нь үгийн сүлжээнд байгаа үгнүүдээ өөрийн ойлголтоор түлхүүрдээ. Хөндлөнгийн 1 гэр гэсэнтэй ойролцоо утгатай үг. Аав ээжийн цалин. 3 дугаарт нь орлого ба зарлагын тооцоо. 4 дугаарт өрхийн зарцуулсан мөнгөний хэмжээ. Босоогоор 1 ирээдүйд хэрэглэх мөнгө. За өвгийнхаа сүлжээг амжилттай бүтээлээ. За 2 дугаар дасгал. Батын өрх 5 ам бүлтэй тэдний орлогоо зарлагыг ялгаж тэмдэглэцгээе. Дүү бит 2 сарда 40,000 төгрөг авдаг. Орлого байна. Оюутан гэгчийн жилийн төлбөр 2 сая төгрөг. Зарлага байна. Аавын сарын цалин сая 200,000 төгрөг. Орлого байна. Манайх дэлгүүрээ түрээслүүлсэн. Орлого байна.
Хадгаламжиндаа сар бүр 300 мянган төгрөг гэдэг орлого байна. Ээжийн лангууны дундаж орлого 600 мянган төгрөг орлого байна. Батын цахилгааны төлбөрийн сарын дундаж 30 мянган төгрөг зарлага байна. За энэ айлын орлого ба зарлагыг ялглаа. Гэрийн даалгавар сургагчийн 43-аас 46 дугаар хуудсыг ашиглан хүнжлэнтэй хэрээр хөлөөж ийх. Хүн хэрээрээ тэмээ тэнгэрээ гэсэн хоёр хэлцийн нэгийг сонгоод зохиомжчих. Үгийн тоо 40-50.